Интернетэд холбогдох. Интернетэд холбогдох нь хялбархан боловч доорх алхмуудыг хийх шаардлагатай. Үүнд нэгдүгээрт өөрийн ажиллаж амьдардаг нутаг дахь таныг интернетэд холбож түүний үйлчилгээгээр хангаж өгч чадах ямар нэгэн компанийг сонгож авах хэрэгтэй. Ийм компанийг Internet Service Provider буюу ISP интернетийн үйлчилгээ хангагч гэж нэрлэдэг. Интернетээр үйлчлэгч компаниуд нь үн болоод үйлчилгээний чанараараа ялгаатай байж болно. Ингээд ямар нэг ISP-г сонгож үйлчилгээг тохиролцож гэрээ байгуулсан бол хоёрдугаарт компьютер дээрээ тохирох програмын системийг суулгах шаардлагатай болно. Ихэнх тохиолдолд таны ISP танд тусалж програмыг суулгаж тохируулга хийж өгдөг. Танд имэйл буюу цахилгаан шуудангийн програм болон вебтэй ажиллах ямар нэгэн програм зайлшгүй шаардлагатай. Гэхдээ Монгол улсад бид гол төлөв IBM фирмийн Personal Computer PC түүний програмын орчин Windows системийг хэрэглэдэг учраас энэ системийн интернет мэйл, интернетийн шуудан, Internet Explorer, интернетийн хайгуулчин зэрэг програм Windows системд суулгагдсан байдаг тул тэнд цохих, тохируулга хийхэд хангалттай байдаг юм а. Програмтай болсноор бид интернетэд хандаж түүнийг ашиглахад бэлэн болно. Яаж интернетэд холбогдож ажилладаг вэ? Энэ нь маш энгийн. Гэртээ эсвэл ажлынхаа өрөөнд утас тавиулахад та цахилгаан холбоо компанитай гэрээ хийж тэд танд утасны нэг шинэ дугаар өгч таны утасны аппаратыг тэр дугаартай холбож өгдөгтэй адил. ISP компани таны компьютерт нэг дугаар хаяг өгсөн байдаг. Энэ дугаараар таны компьютер ISP компани сервертэй холбогдож харьцдаг. Иймд интернетийн ямар нэг програмыг ажилуулах үед таны компьютер өөрийн дугаарыг эргэж ISP-тэй холбогдсноор та интернетэд холбогдох юм а. Дараагийн хичээлээр уулзтлаа. Түр баяртай.